Улстай ганц удаг саажилттай хүүхдийн цувралын цэцэрлэгэнд харагдаж байна. Гэхдээ энэ бол тэр чигтээ биш. 58 дугаар цэцэрлэгийн барилга зөвхөн энэ зүүн жигүүртэн 4 өрөөнд 120 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулаад 4 жилийн нүрийг үдэж байгаа маа. Гэтэл энэ хугацаанд цувралын цэцэрлэгийн хуучин барилгын шинээр барих битгийх л хуучин барилгын фундамент ч гэсэн барилгын хүртэл нураагаагүй тэр чигтээ байгаа дүр зураг харагдаж байгаа юм. Гэтэл ийм нөхцөлд үйл ажиллагаа явуулж байхад энэ байрлаж байгаа 4 өрөөгөө суллаа. Энд бол хүүхдийн 108 утасны төвийг байрлуулах учиртай гэсэн зүйлийг бол дээрээс боловсролын газар болон хүүхдийн төлөө газраас тавьсан байна. 2013 оны 4-р сард тус цэцэрлэгийн байрыг агталж нураах болсноор 10-р цэцэрлэгийнхэн 58-р цэцэрлэг буюу Өнөр бул гэх улсын асрамжийн төвийн зүүн жигүүрт байрлах болсон юм а. Ингээд тусгай асаргаа сувилга сэргээн засалд шаарддаг 120 хүүхэд 4 өрөөнд чимээг өхөн чигцэлтэн аж төрсөөр өнөөдрийг хүрчээ. Гэтэл өнгөрөгч баасан гарагт нийслэлийн боловсролын газраас 10-р цэцэрлэгийнхний байрлах 4 өрөөнд хүүхдийн утасны 108 төв байрлуулах тул гарах шаардлагатай гэж мэдэгджээ. Энэ байранда 108 буюу тэр төвийг байршуулад манайхыг гарах шаардлагатай. Заахаа бүр гарахгүй маа гэхэд тэр өнөөдөр тэр хүүхдийнхаа сэргээн цагтөөрөөр шилжин үйлгүүлэх зорилготой байна гэдэг зүйлээ бол саналаа хавлал хэлсэн. Сувлын цэцэрлэгийг байрлуулж байгаа Өнөр бүл төв нь нийслэлийн харьяа байгууллага. Тиймээсээ 108 утсыг бие даасан төв болгох, засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж байртай болгохын тулд эдийн засгийн хямралтай энэ үед дотоод нөөц боломжоо ашиглахаас аргагүй гэх тайлбарыг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэрэгчлэн хэлж байна. Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад бид нар хариуцлага үзүүлэх байрыг дотоод нөөц бололцооноос буюу харьяа байгууллагуудаас хайж ингэж ажиллаж байгаа. Доогор өөр гарцаалга хүүхдийн байгууллага өөр дэргэд хоёр харьяа байгууллагатай бол хүүхдийн найрамдал зохицуулбар байна. Тэгээ зохицуулбар нь найрамдал бол өөр Улаанбаатар хотоос зайдуу хол байдаг учраас одоо Өнөр бүл гэсэн харьяа төвийнхаа байранд л дотоодтой асуудлыг зохицуулж шийтгэхээс өөр аргагүй нөхцөл байдалтай. Үнэхээр тэр орчин нөхцөлийг бид нар харсан. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй байтугай эрүүл хүүхдийн энгийн цэцэрлэгч тэнд стандартын орчин нөхцөл байгаад үйл ажиллагаа явуулахад үнэхээр хэцүү өрөө тасалгаа, тэр галдан эрүүл ахуйн байдал те энэ орчин нөхцөл бол ягаад ч стандартын бол нөхцөл байдлыг бол хангаж бол чадахгүй. 108 хүүхдийн утасны төвийг байрлуулах одоо тийм зайлшгүй шаардлага хэрэгцээ бол байна. Гэхдээ яг үнэндээ 10 дугаар зохицолбор маань байргүй байгаа учраас одоо ингээд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа чигдэрсэн энэ үед бол 10 дугаар зохицолбор хаашаа нүүх вэ гэдэг асуудал шийдэгдэг байгаа. Бид нар тэгээд одоо энэ 10 дугаар цэцэрлэгийн байрны асуудлаа шийдвэрлээд судлаад бидэнд хариу өгөөч гэд холбогдох албан тушаалтнууд руу санал тавьчаад Сувлын гих тодтолтой тус цэцэрлэг нь уг нь боловсрал, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяанд байдаг. Улстай ганц байх цэцэрлэгийн байрыг ойрын хугацаанд шийдвэрлэх хэсгийг тус яамнаас тодруулбал 2017 оны улсын төсвийг хэлэлцэж байгаа. Боловсролын салбарын энэ оны төсөв хэрхэн бүрэлдэх вэ гэдгийг тодорхой болсны дараа асуудлуудыг шийдвэрлэн гэх тайлбарыг өглөө. Өнөөдрийн байдлаар тус цэцэрлэгт тархины саа, хавсарсан бэрхшээл, оюуны бэрхшээл, даавны хам шинжтэй 120 хүүхэд сэргээн засалт эмчилгээ хийлгэж байна. Саажилт оюуны бэрхшээлтэй гэдэг нь эмнэлэгт онцлогдсны дараа тухайн хүүхдийг шууд хүлээж авдаг цор ганц байгууллага нь энэ юм а. Гол нь энэ төрлийн хүүхэд эрүүлжих боломжтой боловч тогтмол сэргээн засалт хийх нь чухал хэмээн мэрэгчлэтнүүд онцолж байна. Сэргээн засалтыг тасралтгүй тогтмол хийснээр 6 сар, 1 жил, 2 жилийн дараа гэхэд энгийн цэцэрлэгт хүүхдийг шилжүүлэх боломжтой болдог байна. Өнгөрсөн жилдэл гэхэд тус цэцэрлэгийн 7 хүүхэд энгийн цэцэрлэгт шилжжээ. Ер нь жилд 10 орчим хүүхэд энгийн цэцэрлэг рүү шилждэг байна.